За шүүгүрдэнээс шийдэх тогтоод орсон тогтоодыг танилцуулъя. За Монгол Улсын нэрийн өмнөөс за шүүгч ганц бол 2025 оны 5 сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цаашны 3 дугаар явдаг төсвөлт за Эрдэнэ Ганбаттай тухайн үед өссөн заавлын харьцаанаас баргалдаа түүний нүүр хэсэг төлөөр өсгөлт эрүүл мэндэд нь за доор уулын салт ядарсан шарах дээд уруулсан шарах доод дээд уул зөөлөд нэвтрүүлэх хөнгөө харил санаатай очруулсан буюу эрүүл мэндийн сангийн 16 төлөвлөлт заасан гэвч тавч мэтээр батлагдсан байна. За түүний дээр хөлбөс эрүүл сангийн 11 дугаар төлөвлөлт заасан ялгах төвөнд үлдэж за хэлбэрсэн саналтай эрүүлсэн эрүүл болон эрүүгээр хяналтгүй зөрчөөг байх тул прокурор саналыг батж хэрэг шийдвэрлэх зүйтэй гэж өгдөгөлээ. За шийдэл тогтоосон явдлыг танилцуулъя. За нэг шүүгч цэцгэн хөвгт Авланбаатарын гадуур хүний эрүүл мэндийн төнгөө санаатай очруулах буюу эрүүл сангийн 11 нэг заасан гэмтрэг үлдсэн гэмбэрүүдэд тооцгоо. Эрүүл сангийн 11 нэг зааснаар гадны 650 эсрэг хэмжээний буюу 650 сая төгрөгийн торох хэлээр шийдвэрлэв. За ганц толгой шүүгээс авдуулсан торох хэлээр 90 орон төсөл биелэх үүрэгтэй мэдэгдэв. За ганц толгойн түүнд авдуулсан торох хэлээр хуулиар тогтоосон хугацаа дээр хугацаанд биелэлгүй шүүх бэлэгдээгөө торох хэлээр 10 тонн эсрэг хэмжээний төгрөгийн нэг хоногор тооцох хорих хэлээр зохицуулалтыг харуулсан. За ганцхан шүүгээс хатан тасаа шийдэл харамж авах болохыг дурдъя. За ганцхан эрг бол бас барьцлал цагдаа хоригдоогүй. Хэрэг бүтэмжлсэн хэцүү ирээний хувийн бүсэд дээггүй. За шүүгчээс гаруул эрүүгээр ихэнх төлөв зарддаг. Шүүгч нь эрүүл мэндийн дадлан санаа асуусан 140 төгрөгийн авралын нөхөн тусан бусдад төлөв төлрүү болохыг дурдъя. За дараа за энергийн хорслох батн тухайн гэмтрийг оруулсан хордлын мөр асуудлыг за баталгаатай бүрдүүлэн иргэний шууд хяншлахаар чармаа нөхөж хэрэгтэй болохыг дурдъя. За ширхэг тусаар өсөн савсар хүчтэй болно. За хэргийн төлөвд оролцох зөв эрүүгээр хяншлах төрөй баттай зөрсөн гэж үзвэл за тогтоолын гардаа авсан хөрвүүлснээс 14 он дотрос Сүхбаатар аймгийн 90 хэргийн давзаалах шигт давзаалт хэмжээ гаргах хэрэгтэй гэдгийг тайлбарлая. За ганц л ойлгосон шийдвэрийг за өөрөж эрүүл сангийн 11-гийн нэг засаг гэмтрэг үүрсэн гэмбэрүүдэд нотлогдсон тогтоогдсон. За ийм прокуратур саналсан саналын хүрээнд 650 мянган төгрөг торох хэлийг оногдууллаа. За торгуулийг 3 сарын дотор төлөх үүрэгтэй. Энэ хугацаанд нь төлөхгүй л орох хэлээр зохицуулалтыг анхаараарай. Ойлголоо. За шийдэл тогтоол 15 өдөр бүрээ хэрэг гарах тавханд хүргэнэ. За тогтоолыг гагцгүй эрүүгээр хяншлах өөрөө ноцтой зөрчсөн гэж үзвэл за тогтоолыг гартаас хойш 14 хоног хоомд гарах хэрэг нээлттэй. За шүүх хурдааны тэмдэглэл 7 хоногийн дараа гарна. За шүүх хурдааны тэмдэглэлтэй танилцах засвар өөрчлөлт оруулах санал хүсэл тавил тэмдэглэл гарснаас хойш 5 хоногийн дотор өсөлтөд гаргаж шийдвэрлэх болно гэдэг дурдъя. За хэлцэх асуудал дуусна шүүх хурдан хааж байна.